минь нөхдүүдтэй хандж хэлмээр байгаа. Та нар маань одоо арчлаа аврыг гэж байгаа бол элвгдэрч бас салаа. Элвгдэржийн одоо үлдээсэн өв сангаас салаа. Энийг бүр яллаа. Ялж иж арчлаа аварнаа. Зоригийн алуурчныг олж иж арчлаа аварнаа. Зоригийг яриха болиё гэж ярьж иж арчлаа булшилнаа гэдгийг бас бүр зориуд хэлчих гэж. За тэгээ элвгдэрж энэ ажлыг хийхдээ ганцаар хийхгүй шүү дээ. Нөгөө бэлэгтэрээ хийлгэнэ. Эсвэл бүр одоо тэр чинь таны үед л бэлэгдэлтэй сүүл рүү бол хурцсуулаад ирсэн л дээ. Тэгээ эн чинь нөгөө дутагдлаа хүмүүсийг олж тэр дутагдлаа хүмүүсийн дутагдлал дээр нь тоглож бариад авчин дэргээр нь тэрийгээр нь барьж даалгавар биелүүлдэг. Даалгавраа өгч биелүүлдэг байхгүй юу? Тийм учраас би энийг хэлж байгаа юм. За тэгээ эцэст нь хэлье. Энэ одоо оюун эрдэнэ ерөнхий сайдад бол хүмүүс хандж хэлээд байгаа юм. Та одоо ингээд шүүлүүлээд байх юм аа. Тэгтээ үр дүн гарахгүй байна. Шүүлүүлэхээс сайшгүй гэж. Шүүхтэр би хэллээ. Ёстой шүүхтэр бол шүүлүүлэхээс сайшгүй байгаа. Харин айгууд одоо энэ оюун эрднийг энэ олигархуудын ордоос 34% авах гэж баялагын сан байгуулж байгааг нь өшрөхөж энэ одоо баячууд чинь юу ч ихээс буцахгүй болсон энэ баячууд чинь яаж ч одоо надтай адилхан одоо элвгдэрж ба түүний тэрүүн манангийн одоо хүмүүс бол надтай яаж харьцав. Тэгээ тэрнтэй адилхан оюун эрднийг бол маш их одоо юу байдал оруулж магадгүй шүү. Тиймээс ард түмэндээ хандж энэ оюун эрднийг хамгаалах хэрэгтэй. Энийг дэмжих хэрэгтэй гэж би хэлэх гээд байгаа юм. Оюун эрдний засгийн газар системийн авилгын эсрэг тэмцлийг эхлүүлж 3 жилийн хугацаанд авилгын 7054 хэргийг илрүүлэн шалгаснаас 1156-г шүүхэд шилжүүлсэн боловч анхан дунд шатны 680 хэрэг шүүхээр шийдэгдэж бүлэглэлийн эрх ашигтай хамаарал бүхий авилгын 486 хэрэг 1-7 жилийн хугацаанд шийдэгдэлгүй гацсаар байна. Энэ арчлыг авармаар байна. Тэ? Энэ ерөнхий сайдын тэмцлийг үр дүнтэй болгомоор байна. За тэгээд эцэст нь харин оюун эрдэнэ сайдын намын даргын хувьд бол хийж чадах ажил. Ард түмэнд одоо үнэхээр энэ тэмцэл шудраг болж байгаа шүү. Тууштай байгаа шүү гэдэг хийхэд би өөрт нь одоо үзэгчтэй ховмор өгч зөвлөгөө тэр байна. Юу вэ гэхээр бол одоо энэ тэмцэл бол үнэхээр шудраг тэмцэл. Авиргатай тэмцэж байгаа яхан тулд бол үнэхээр хууль шүүхийн байгууллагаар авилга авсан. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар хууль бусаар олсон эд хөрөнгөтэй болсон гэдгийг тогтоогдсон хүмүүсийг бол дэвшүүлж болохгүй. Тэгжээж Монгол Ардын нам сонгуульд үнэхээр энэ тэмцлээ тууштай өргөжлүүлнэ, шинэ тогтолцоор явна. Шинэ энэ системийн авилгалыг өөрчлөхийн тулд шинэ систем бий болгож иж энэ одоо Монгол улсад хямарч чадвар арчлыг аварна. За баярлалаа. За ямар ч байсан үзэгчд маань бас битэрийн ярианаас энэ богинохон хормын ярианаас Монголын нийгэм улс төрийн хүрээллийн өчигдөр өнөөдрийг маргаашийн төлөвтэй бас баг хэмжээнд өөрийнхөө бодолд бас зургалж амжсан байх гэж бодож байна. Зүгээр хамгийн гол нь өнөөдөр яригдсан яриа бол тэр чигээр он цаг хугацааны за түүхэнд ч юм уу одоо бүдгэрсэн олон сэдвүүд баримтаар одоо хөдөлшгүй нэрсүүд дээр ингэж түшиглэж яригдж байгаа учраас бодож тунгаах олон сэдвүүд бас танд өгөгдсөн байх гэж бодож байна. Тэгээд урилга хүлээж авч студиуд элен далангуу яриа өрнүүлсэн танд бас баярлалаа. Ажиллагаа сайхан мөхнийг хүсье. Би бол одоо энэ 30 жилийн үйл явцын амьд гэрч шүү. Энэ мэтэр одоо ярих юм бол энэ арчлыг яаж аврах вэ? Яаж шин тогтолцоо хийх юм бол маш их юм ярина. Тэгээ би зүгээр нэг яриа зогсохгүй. За тэр бүр яриа бол яах вэ? Хамгийн гол нь энэ болохгүй юм байна энэ тогтолцоо. Энэ тогтолцоо ахаад элбүүдэржийг төрүүлэх юм байна. Ахаад манаг төрүүлэх юм байна гэж би мэдсэн учраас би нэг хүн хоёр хүнд өшөө хонцоо санахын оронд ерөөсөө тогтолцоог нь өөрчилж элбүүдэрж ахаад гарч иж чадхааргүй. Тэ? Манан ахаад төрж иж чадхааргүй. За гарч ирсэн ч өөрийгөө хамгаалж чаддаг ийм сайхан тогтолцоотой Монгол орн болж иж хөгжинэ гэдгийг бол дэндүү сайн мэдж байгаа учраас энэ тухай хөөцөлдөж өнөөдөр бас та бүхэнтэйгээ уулзах нь миний иргэний энэ олон одоо жил энэ бүхний гэрч болсон хүний үүрэг гэж бодсон юм аа. Баярлалаа. За баярлалаа.